3 дугаар бүлэг хориотой жаргал. Монголд хөл тавихад зүрхэн төгтөг зохилж эргэлзээ төрж байсан ч галаатаа уулзмагч бүх эргэлзээ замхан алга болов. Тэр яг л залуугийн шигээ царайлаг сэтгэл татам хэвээр байсан уяхнагийн зүрхийг дэрголоо. Эхэндээ тэр хоёр гудамжаар зугаалж, хоолнд орж, хуучны дурсамжаа хуваалцсан инээлдэж хөнгөн хөвчлөлтөөр уулзж байлаа. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам галаагийн сэтгэл татам зан өөртөө ихтэй байдал нь уяхнагийн зүрхийг улам чимхэж өөрийн мэдлгүүд татагдан дурлаж эхлэв. Тэд нэгэн орой галаагийн түрээсэлсэн байранд нь тулан сууж байхдаа зүрхнийхээ үгийг хуваалцав. Би чамаа хизээч мартаагүй уяхна. Чамтай уулзнаас хойш бүх зовир ганцаардл арилжчихсан санагдаж байна гэж галаа шимгэхэд уяхна зүрхийн барьд илсэнгүү. Тэр хоёрын дунд анхны үнсэлт өрнөхөд цаг хугацаа зогссон мэт санагдав. Энэ үчид тэдний дунд бүх хил хазаар нурж бүх эргэлзээ алга болжээ. Уяхнаач өөрийн мэдлгүй энэ дурлалд бүрэн автжээ. Нэг сар гаруй хугацаанд тэд галаагийн байранд хамтдаа жаргаж өдөр бүрийг зүүд мэт өнгөрөөж байлаа. Хорвоо ертөнцид зөвхөн тэд хоёр л байгаа мэт санагдаж бүхнийг умартан цаг хугацааны урсгалаас ангижирсан мэт байв. Эхэндээ төр зүрийн учрал гэж бодсон ч энэ зүрхний гүнд хүсэл тэмүүлэл салж чадамгүйгээр холбогдсон байлаа. 4-р бүлэг үннээ хуваалцсан. Уяхна Японд буцаж ирээд хэдэн өдөр зовж зүрхэн шаналж гүнзгий эргэлзэлд автлаа. Гэвч галаатаа Монголд өнгөрүүлсэн мөчүүдийг эргэн санахад зүрх сэтгэл нь дахиад л догдолж салж чадахгүй гэдгээ ойлгов. Юкийг хурч явахын оронд үннээ хэлээд шудраг салсан дээр гэж тэр шийдлээ. Нэгэн орой Юки ажилласаа ирээд охтууд нь өрөөндөө орсон хань уяхна галтгооны ширээний ард Юкийг дуудаж суулгав. Зүрх нь хүчтэй зохилж үг амнаас нь гарч чадсан байлаа. Гэвч өөрийгөө хүчлэн доош харж чичирсэн хоолоогоор Юки би өөрхөн дурлжсан салъя гэж бодож байна гэж шивнэлээ. Эхэндээ Юки түүнийг тоглож байна гэж бодоод инээмсэглэв. Гэвч уяхнагийн мэлмэрч чичирсэн гар нь үнний илчилж байгааг хараад царай нь хөвсгийж харцаа ширүүсгэв. Юу? Чи юу гэж хэлчих вэ? Хинтээ? Хизээ? Яагаад? Хэмээн Юки амьсгаагаа төгжин асуув. Монголд галаа гэж хүн хуучны танил би үнэхээр хайртай болчихсон. Уучлаарай гэхэд Юкигийн нүд улаанаар эргэлдэж нүүр нь барав. Уяхна чи ямар аюултай хариуцлагагүй зүйл ярьж байгааг мэдэж байна уу? Чи бидний гэр бүлийг юу гэж одоо вэ? Охтод яах гэж байна? Бидний өнгөрүүлсэн энэ 18 жил юу гэж бодож байна? Хэмээ зөөлөн дуугаар асуухад уяхна дотроосоо задрах шиг болов. Юки дуугүй удаан байж шоконд орсондоо дотроо дэлбэрэх шахан нуурлаж байсан ч төвчээр тэрээр арай хадаа өрөөндөө орж хаалгаа чангаав. Тэр үнэхээр шоконд орсон байлаа. 5-р бүлэг охтын сэтгэл. Юки юу ч хэлсэнгүй. Уяхнаг зөндөнд орхиод хэд хоног бодлогошрон ажиллаач хийж чадахгүй боллоо. Уяхнаас сэтгэл дотор асар их гимшиж Юкигийн хүйтэн хандлагад өвдөлт мэдэрч байв. Гэвч тэр шийдсэн хүн хуурч амьдрснаас илэн далангүйгээр өөрийнхөө замыг сонгохын дээр хэмээн өөрийгөө ятгах байлаа. Харамсалтай нь түүний шийдвэр зөвхөн Юкид нөлөөлсөнгүй. Охтынхын сэтгэлд нь ч том цохилт болжээ. Том охин нь өрөөнийхөө хаалгыг дөнгөж онгойлгож нулимсаа нуух гэж зовж ээжээ та яагаад ийм хийсэн юм бэ? Та биднийг ботсонгүй юу? Эсвэл Японд хэтэрхийх уйдаад ийм зүйлд орооцолдвоо? Хоббигоо хөөгөөд завгүй байхгүй яасан бэ гэж хэлээд хаалгаа тасхийн хааж цоожлоо. Уяхна түүнийг өрөвдөн юу ч хэлж чадсангүй. Учир нь охиныхоо үгэнд үнний ор байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байв. Харин
бага охин ээжтэй уурлахыг оролдож чадсангүй. Дотроо ээж аав хоёроо өрөвдөж байлаа. Ээж аав хоёр маань яагаад ийм зүйлд хүрчих вэ? Аав ямар буруутай гэж ээж аавд ийм зүйл хийв. Гэхдээ ээж минь завж байгаа ах та гэж бодно зүрхэн хүндрэлж байв. Ээжээ та үнэхээр аавыг орхих гэж байгаа мó гэж асуухад уяхнаа юу ч хэлж чадсангүй. Дэмээл толгоогоо доош унжуулан нулимсаа нууц сулаа. 6 дугаар бүлэг галаагийн бодол. Галаа бол бас энэ бүхний ард юу ч бодолгүй уяхнаа надтай гэрлэн гэж хөнхнөөр төсөөлж байлаа. Учир нь тэр уяхнааг бусад дэлсүүл хүүхнүүдтэй адилхан хөнгөн зугаа гэж бодоогүй. Харин үнэхээр итгэж болох ухаалаг хөөрхөн эмэгтэй гэж бодсон юм. Энэ хүүхэн мөнгө өрдгүү, гэрийн ажил сайн, хөөрхөн, бас өгөм дарамтгай, над чиг хүнд яг л тохирох юмтай байна да. Эхнэрээсээ салах нь зөв юм байна хэмээн бодож байв. Галаа угаасаа гадаад эхнэртэй хайртай биш. Зүгээр л хамт амьдардаг. Тус тустай орон зайтай. Хүндий хүтэн харилцаатай байжээ. Тэрч байтугай гадаад эхнэр нь өөр хүнтэй явуулддаг гэдгийг мэддэгч надад ямар хамаатай хэмээн бодон тоодгүй байв. Ээж нь ч гэсэн уяхнааг Монголд байх үед нь танилцаад энэ хөөрхөн охин надад бэр болбол зүгээр юм. Гадаад бэрээс залхаж байна гэж дотроо бодсон байв. Гэвч энэ бүхний цаана галаагийн жинхэнэ нүүр царай дураараа аашсан аминч үзэл уяхнагийн мэдгүй нууцуд нуугдж байсан юм.